Хөдөө аж ахуйн ажилчдын ихэнх нь яс булчингийн өвчнөөр шаналдаг. Ямар хөдөө аж ахуйн хөдөлгөөнүүд энэ өвчнийг үүсгэдгийг хамдаа харцгаая. Толгой дээш харуулж ажиллах, гар ашиглан ямар нэгэн зүйл анх байрлал эсвэл хуруу, бовоо байн мушгих хөдөлгөөн нь яс булчингийн өвчнийг үүсгэж болцсошгүй ажлын байрлууд юм. Мөн хүнд ачаа өргөд зөөх эсвэл албайд ажиллахдаа хагас суусан байрлал зэрэг нь нуруу өвдөгний өвчин үүсгэж болцсошгүй ажлын байрлууд юм. Ийм үрлийн яс булчингийн өвчнөөс сэргийлэх дасгалуудыг хамдаа сурч мэдцгээе. 1-р булчингийн фасцийн өвдлөөс урьдчилан сэргийлэх дасгал. Зөв байрлалаар суусны дараа хүзүүгээ урагш бүхийлгүүд хойш гидийлгээрэй. Дараа нь олгоогоо баруун мөр рүүгээ хазайлгаад буцаж байранд нь аваачаад зүүн мөр рүү хазайлгаарай. Энэ удаа гарны хөдөлгөөн. 2 гараараа олгооныхоо ар дээр дарж урагш бүхийлгэж ар хүзүүгээ сунгаж эрхий хуруугаараа эрүүгээ дээш үлхээд олгоогоо хойш гидийлгээрэй. Баруун гараа зүүн чихний ойролцоо байрлуулсны дараа зуулан дараад баруун ийш хазайж эсрэг алтыг адих юм. 2-р мөрний өвдлөөс урьдчилан сэргийлэх дасгал. Сугалхны ясан хавирах хоорондоо наалтаж буймын мөрөө ард нь нийлүүлнэ. Тэр байрлалаа 5 секунд барьсны дараа 5 секундын ур шаажмаар суллаарай. Дараа нь мөрөө дээш өргөж 5 секунд барьж удаанаар буулгаарай. Дараа нь бүсэлхийг хөдөлгөөнгүй чигэнд биеийг эргүүлж нэг мөрөө урагшин нөгөө мөрөө хажуу ийш хар нуруулуугаа эргүүлнэ. 5 секунд барьсны дараа байрлалаа суллаж эсрэг алт давна уу. Эцэс нь охин доод болон гадаад шүрмэсний үргэлжлээс урьдчилан сэргийлэх дасгал. Сандлын үшлэг эсвэл ширээн дээр гараа аваад бовоогоо эргүүлээд 10 секунд барина. Энэ хөдөлгөөнийг 2 алтаа 3 удаа давна. Энэ үед эрхий хуруугч мөн эргүүлэх хэрэгэ. Гарын алгаа дээшээ харуулсан гараа сунгаад нөгөө гараараа бовоогоо эргүүлээрэй. Дараа нь гарын ар асыг дээшээ харуулсан сунгаж 2 дахь хурууны орчин буй ясыг нөгөө гараараа агаарай. Тохойг зих байлгаж 10 секундын урш доош дараарай. Яс булчингийн оволцооны эмгэг. Зөв байрлал энгийн сунгалын дасгалуудын усламжаагаар хангалаа урьдчилан сэргийлж болно.